яг эмэгтэйчүүдийн манлайл, эмэгтэйчүүдийн оролцоог доктортой хөгжил тэр дундаа шийдвэр гаргах төвшөнд нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо маш өндөр юм. Хэвлэл мэдээлэл энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж өөрсдөө редакцийн бодлого, ёс зүйн зарчмынхаа хүрээнд бас их анхаарч ажиллах нь буцаад иргэдийн энэ талын дэмжлэг оролцоо орж ирэхэд маш чухал нөлөөтэй. Тийм учраас хэвлэл мэдээллийн зөвлөл 3 жилийн өмнөөс эхлээд яг энэ шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талд энэ гендерийн хэвшмэл ойлголтыг халах талын энэ төсөл хөтөлбөрийн гол бас хэрэгжүүлэгч нэг байгууллага болсон. За бид бүхэн энэ хүрээнд нэлээдгүй олон удаагийн сургалтыг хийж 500-аас сэтгүүлчдийг давхарсан тоогоор бас хамруулсан байна. За баруун бүсийн аймагуудад гэхэд Баяуулгын аймагт бас сургалтаа хийсэн, саяхан шиг Ховд аймагт бас сургалтаа хийж энэ Ховд аймагт ажилладаг бүхэл сэтгүүлчид, редактор, зураглаач нар энэ асуудлыг олон нийтэд хүргэхэд хэрхэн яаж мэдрэмжтэй мэдээлэх вэ гэдэг энэ чиглэлээр бол суралцсан мэдлэгээ солилцсон гэж итгэж байгаа. За хэвлэл мэдээллийн зөвлөл энэ хүрээнд ажиллахдаа мэдрэмжтэй мэдээлэл гэдэг нэгдлийг байгуулж олон сэтгүүлчдийг бол энэ зөв рүү чиглүүлж, сургаж, хамтарч ажилласан. За тэр түүнчлэн бас улс төрийн түвшинд ажиллаж байгаа, улс төрд гарахаар хичээж зүтгэж байгаа энэ эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийнхэнтэйгээ холбож өгөх, тэдний харилцан мэдлэгийг солилцох чиглэл рүү бас ажилласан байгаа. За 3 жилийн өмнө бид нар судалгаа хийгээд үзэхэд нөхцөл байдал их өөр байсан, хүнд байсан. Магадгүй нийт төвийн хэвлэл мэдээлэл дээр бид нар судалгаа хийгээд үзэхэд 10 улс төрийн чиглэлээр гарч байгаа 10 мэдээлэл дутмын нийтлэлийн дутмын нэгхэнд л эмэгтэй улс төрч нэрлэгдэх, эсвэл иш татагдах, их сурвалжаар орох, дурддагдах энэ хэмжээнд байсан бол 9 бүтээлд нь дан эрчүүдийн дүр төрхөөр илүү гарч ирсэн. Тэгэхээр манай хэвлэл мэдээлэлд бол эрчүүд дамгайлсан энэ улс төрийн мэдээлэл явж байна. Энэ нь буцаад шийдвэр гаргах төвшөнд ялангуяа сонгуульд бол эрчүүд их дамгайгаар гарч ирээд байдаг тийм. За тийм учраас бид нар энэ нэгдүгээр тийм цөөхөн байгааг олон болгоё. Эмэгтэйчүүдийг илүү их хэвлэл мэдээлэл дүрсэлж харуулъя. За хоёрт нь нэг ажиглагдсан зүйл цөөхөн дурдж байгаа, оруулж байгаа мөртлөө дандаа сөрөг хэвшмэл ойлголтоор ханддаг. За тэдгээр эмэгтэйчүүдийн бие авч яваа байдал, гадаад өнгө үзэмж, тийм. За энэ зүйлд нь анхаарах, за эсвэл хитрхи их эергээр магтах. Яг чи юм шилдэг байж ижил улс төрчхийн гэдэг энэ давхар стандартуудыг тавьж харагдчихсан. Тийм учраас хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж эхэлсэн энэ мэдрэмжтэй мэдээллийн хөтөлбөр бол яг энэ тал дээр нэлээд анхаарсан. Тэгээ 3 жилийн дараа бид нар бас судалгаа авч үзэхэд нөхцөл байдал бас тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн энэ агц дэвшил харагдаж байгаа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн манай орон нутгийн сэтгүүлчид маань нэгдүгээрт яг энэ олон нийтийн ойлголтыг, хандлагыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээлэл онцгой чухал үүрэгтэй учраас тодорхой энэ доктортой хөгжлийн асуудал, энэ улс орны бодлогын асуудлууд дээр бас анхаарлаа хандуулж энэ талд илүү мэрэгшиж хичээж ажиллах, олон нийт дундаа бас манлайлж тэднийг илүү их энэ асуудал руу зөвөр хандахад нь бас туслах энэ үүрэгтэй энэ оролцоогоо илүү бэхжүүлэх байхаа гэж итгэж байна.